За Хүсгэл аймгийн Шинэ худалдааны төвийн тухайд 300 гаруй түрээслэгчтэй түрээсийн гэрээн дээр бол түрээслэгч нар бараа бүтээгдэхүүнээ заавал даатгал хамруулна хэмээн заасан. За харин одоогийн байдлаар эдгээр түрээслэгчдийн хэдэн хувийн даатгалд хамрагдсан, за хэдэн хувийн даатгалгүй байгаа гэдэг нь бол тогтоогдог байгаа. За Шинэ худалдааны төвийн тухайд орон нутгийн өмчит компани учраас аймгийн удирдлагуудын зүгээс худалдаа эрхлэгч нарын хохирлыг барагдуулна хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл Улаанбаатар хотод гарсан томоохон ослоос бол хохирсон эргээд бол даатгалаа нөхөн авсан тохиолдол бол Идүү апартмент дээр гарсан. За тодорхойлох юм бол 2024 оны 1-р сард Дүнжин гарын уулзалт болсон газ дэлбэрсэн ослын улмаас Идүү апартмент байрны 200 гаруй өрх бол орон гэрэг болсон. За үүнээс 30 гаруй өрх ипотекийн зээлтэй үүн дээрээ орон сууцны давхар даатгалтай байсан. За ингээд тухайлбал 2017 онд тухайн үеийн ханшаар ипотекийн зээлд хамрагдаж орон сууцны даатгалыг жилд 300 орчим мянган төгрөг төлж байсан. Үрх бол 2025 оны 1-р сард яг тухайн даатгалын компаниас нөхөн төлбөрөө бүрэн хэмжээгээр авсан байгаа. За гэхдээ яг 2017 оны яг тухайн орон сууцыг худалдаж авсан үнээр тооцож даатгалынхаа нөхөн төлбөрийг даатгалынхаа хураамжийг төлжсэн учраас 2025 онд авсан даатгалын нөхөн төлбөр бол 2017 оны орон сууцны ханшаар бодогдсон үнэгээ. Өөрөөр хэлэх юм бол түүнээс хойш тухайн Идүү апартмент байрны орон сууцны үн зах зээлийн ханш бол 3 дахин өссөн байгаад байгаа. Тэгэхээр тухайн даатгуулагч даатгалынхаа хураамжийг ямар байдлаар төлөх вэ гэдэг нь бол маш чухал. Өөрөөр хэлэх юм бол тухайн хөрөнгийн даатгагдж байгаа орон сууц барилга байгууламж бараа бүтээгдэхүүнээ даатгуулахдаа тухайн зах зээлийнх нь ханшаар даатгуулах нь илүү тухайн ямар нэгэн эрсдэлт өртлөө гэхэд эргээд нөхөн төлбөр авахд бол яг зах зээлийнхаа ханшаар авч байгаа учраас арай хохирол багтай. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон зах худалдааны төвүүд яг төрөнгийн даатгал буюу хариуцлагын даатгалд хамрагдсан байдаг талаар бид тодруулсан. За тухайлах юм бол Барс нэг худалдааны төвийн түрээслэгч нар бол түрээсийн гэрээгээ жилээр сунгадаг. За түрээсийн гэрээг сунгах явцад бол тухайн түрээслэгчийн лангуу болон бараа бүтээгдэхүүнийг нийт тооцсон үнэлгээгээр бол даатгалыг хийдэг. За ингээд Барс худалдааны төвийн нийт түрээслэгчийн тухайд бол жилд 40 мянган орчим төгрөгийн даатгалыг бол төлдөг. Харин Баянзүрх худалдааны төвийн тухайд бол мөн Улаанбаатар хотын төвд байрладаг. За Баянзүрх дүүрэгт байрладаг. За эргэн тойронд бол маш олон орон сууцтай. За бүхий өргөө худалдаа үйлчилгээний маш олон төвтэй ийм хүн амын төвлөрөл ихтэй ийм худалдааны зах худалдааны төв байгаа. За тус төвийн тухайд бол тухайн компани тухайд бол хариуцлагын даатгал хийлгээгүй. За харин түрээслэгч нарыгаа бол өөртөө хуваарай тухайн лангуу бараа бүтээгдэхүүнээ даатгалын компанид даатгуулахыг бол зөвлөдөг. Нөгөө түрээсийн гэрээ хийгээд тэгээ гэрээнийхээ хажуугаар даатгалдаг шүү дээ. Юуныг ямар даатгал? Төрөнгийн даатгал гэдэг тий. Гөө төрөнөөс гадна. Тий. Хуваарай гэсэн. Тий, хуваарай. Одоо энэ лангуу болгонд ч л даатгуулаад байдаг шүү дээ. Бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээгээс хамаарал тэгэл тийм жилийн 40-оос дээш байдаг баха. 40 мянгаас дээш. Одоо би чинь Барс худалдааны төв дээр 7 жил сууж ин тэгэл жил болгон л даатгуулж идэг. Яг одоо энэ зах худалдааны төв болон тухайн орон сууц нийтийн эзэмшлийн газар караоке зочид буудал зэрэг үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвүүдэд гарч байгаа энэ дата альва ослоос урьдчилан сэргийлэхийн даатгалыг бол эд хөрөнгийн даатгалаар хийдэг байгаа. За эд хөрөнгийн даатгалыг бол үнэлэхдээ даатгалын компаниуд тухайн барилгын өнөөдрийн зах зээлийн үнийг үнэлдэг. За мөн ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагааны чиглэл, барилгын хийц материал болон Улаанбаатар хотын яг аль дүүрэгт ямар байршил байгаа гэдэг байршлаас нь хамаарч бол эд хөрөнгийн даатгалын саналыг бол тухайн байгууллагад өгдөг байгаа. За ингээд эд хөрөнгийн даатгалд даатгуулсан компани бол мэдээж даатгалын компани сар бүр хураамжаа төлнө. Ял багцаас хэдийн хэмжээний даатгалын төлбөр төлөх вэ гэдгээ бол бас тухайн компанийн удирдлагууд болон тухайн аж ахуйн нэгж өөрсдөө шийдэх юм. За эд хөрөнгийн даатгалаас аж ахуйн нэгж тухайн барилга байгууламжийг даатгуулсан аж ахуйн нэгж ямар даатгалын нөхөн төлбөр авах боломжтой вэ гэвэл захиргаан болон байгалийн гамшигт үзэгдэл, гарт төмөр, санаатай болон санамсаргүй үүссэн ийм ослоос гарсан хохирлыг бол даатгалын компани тухайн аж ахуйн нэгжид эргэн төлөх ийм нөхцөлийн гэрээтэйгээр бол эд хөрөнгийн даатгалыг бол даатгадаг. За Улаанбаатар хотод бол хамгийн чухал даатгалд хамрагдах шаардлагатай байгаа нэн тэргүүний объектууд бол худалдааны төвүүд байна шүү дээ. Яг тэгвэл тэнд бол олон хүмүүсийн амьдрал байгаа, олон хүмүүсийн бараа хөрөнгө байгаа, олон хүмүүсийн бас хариуцлага байгаа. Энэтэй холбоотой кейсүүд бол өмнө гарч ил байсан. Гэхдээ бид нэр одоо ч гэсэн даатгал бас сайн авч хэрэглэж чадахгүй байна. За нэг талаасаа бол энэ бараа материал тэнд бараагаа зарж байгаа хүмүүс өөрийн хөрөнгөө даатгуулах ёстой. Нөгөө талд бас өөрсдийн хариуцлага даатгуулах ёстой. Хажуудлынхаа түрээслэгчийн бусад хүмүүсийн эд хөрөнгө ямиг охироовол яах вэ гэдэг асуудал үүснэ. Нөгөө талд
тэр дэлгүүрийг, тэр худалдааны төвийг ажилуулж байгаа түрээсэлж байгаа эзэн бас хариуцлагын даатгалд хамрагдах ёстой. Түрээслэгчдийнхаа өмнө хариуцлага хүлээж явах ёстой тий. Юунтэй холбоотой даатгалын бүтээгдэхүүнүүд нь бол бүгд бэлэн байж байгаа. Өнөөдрийн байдлаар за улсын хэмжээнд бол 18-аас 19 даатгалын компани үйл ажиллагаа явуулдаг. За үүний 2 нь л одоо урт хугацааны даатгал буюу за амнаас за сургалтын төлбөр тэтгэврийн одоо даатгал зэрэг одоо урт хугацааны амьдралын урт хугацааны даатгалыг хийдэг. За үлдсэн компаниуд бол ердийн даатгал буюу за саяны төрөнгийн даатгалыг бол хийх боломжтой юм даатгалын компаниуд байгаад байгаа. За тэгэхээр манай улсууд бол энэ даатгалын тогтолцоо гэдэг бол шинэ ойлголт. За ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч за саяны хийсэн худалдааны төв за жижиг аж ахуйн нэгжүүдэд бол даатгалын тогтолцооны ойлголт бол бүрэн одоо сууж амжаагүй байгаа гэхэд болно. Өөрөөр хэлэх юм бол за Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай томоохон одоо төсөл болох оюу толгой за Шангрила зэрэг томоохон одоо гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирсэн энэ төслүүдэд бол заавал за эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалыг хийхийг шаарддаг. Энэ ч утгаараа яг эдгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бол ялангуяа эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалыг бол хийлгэсэн байдаг. Яг жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд жижиг худалдааны төвүүд, жижиг барилгууд, эмнэлэг сургуулиуд, зочид буудлууд гэх мэтчлэн иймэрхүү жижиг хөрөнгүүд бол даатгалын хамрагдалт их багтай байна. Уул нь бол даатгуулж яхад хэрэгтэй л дээ. Тийм ч ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд бас нэг тодорхой хэмжээгээр нөхөн төлбөр авах боломжтой. Гэхдээ манад яг миний өөрийн ойлгосноор бол даатгалын систем жоохон муу юм уу. Тэгээд нөгөө ард иргэдийн нэг ойлголт бас их дутуугаас даатгалыг нэг ойшоодаггүй. За дэлхийн хөгжиж байгаа олон хөгжсөн орнуудад бол дотоодын нийт бүтээгдэхүүний 6-аас 7% бол даатгалын одоо энэ хураамж одоо орлого бүрдүүлдэг. За энэ нь бол Монгол улсын хэмжээнд өнөөдөр 1% ч хүрэхгүй байгаа нь даатгалын энэ хүртээмж за ач холбогдол санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх энэ ойлголтыг бол иргэн аж ахуйн нэгжүүд бол бүрэн одоо ойлгоогүй байгаатай холбоотой. За даатгалын ач холбогдлын талаарх бүрэн ойлголтыг бол олон нийтэд бол мэдээллийг сайн түгээж чадахгүй байгаатай юм холбоотой гэсэн ийм одоо асуудлуудаас үүдээд за өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод ялангуяа үйл ажиллагаа явуулж байгаа томоохон за худалдааны төвүүдийн дийлэнх нь бол ямар нэгэн даатгалд хамрагдаагүй байна.